Суралцагч шалгалтсан дээр даран шалгалтын жагсаалт бүхий хуудас руу шилжинэ. Шалгалтын жагсаалтыг хүснэгтэн байдлаар харуулах ба шалгалтыг ангиллын дагуу шүүх, хайлт, эрэмтлэлтийн харах боломжтой байна. Шалгалтын хүснэгтээс тухайн шалгалтын нэр, статус, хугацаа, нийтэлсэн хэрэглэгчийн мэдээллийг авах боломжтой. Шалгалтын дараах 3 статустай байна. Эхэлсэн, хойшлогдсон, дууссан. Суралцагч хойшлогдсон болон дууссан статус бүхий шалгалтын ерөнхий мэдээллийг харах боломжтой ба ингэхдээ тухайн шалгалтын мөрийн ард байрлах 3 цэгэн дээр даран харах товчлуурн дээр дарна. Эхэлсэн статустай сургалтад суралцагч хамрагдах боломжтой ба ингэхдээ тухайн шалгалтын мөрийн ард байрлах 3 цэгэн дээр даран харах товчлуурн дээр даран шалгалтын ерөнхий мэдээлэл хуудас руу шилжинэ. Үүний дараагаар эхлүүлэх гих ногоон товчлуурн дээр даран анхааруулга бичгтээ танилцсан хэрэв зөвшөөрөх бол тийм, татгалзах бол үгүй товчлуурн дээр дарна. Хэрэв хугацаатай шалгалт бол эхлүүлэх товчийг дарснаар хугацаа явж эхэлнэ. Шалгалтын хуудас хэсэгт тухайн шалгалтын нэр, шалгалтын хугацаа, өгөгдсөн даалгаврын дугаар, шалгалтын анкет харагдах ба хэрэв суралцагч бүгэлж дууссан тохиолдолд дуусгах товчийг дарна. Хэрэв шалгалт өгч байх хугацаанд хуудас шилжсэн тохиолдолд шалгалтын хугацаа зогсно. Буцаж шалгалтаа өгөх бол үргэлжлүүлэх товчон дээр даран үргэлжлүүлэн өгөх боломжтой. Шалгалтанд нэг сонголттой асуулт, тийм эсвэл үгүй асуулт, дэс дараалалд оруулан тааруулах асуулт, олон сонголттой асуулт, аас бүрдэнэ. Шалгалтын материалыг бүглэж дуусгаснаар дуусгах товчон дээр даран анхааруулга бүхий хуудастай танилцаж тийм товчлуурыг дарна. Шалгалтыг өгч дуусгасны дараагаар ерөнхий мэдээлэл хэсэгт тухайн шалгалтаас авсан оноо, зарцуулсан хугацаа, бүхий шалгалтын нийт мэдээллийг харах боломжтой.